За өнөөдрийн үзэх үг бол бэй бао гэх. Түрүү хичээлдээр бэй нэгдүгээр хүүгээр уншигдвал цээжлэх, дөрөвдүгээр хүүгээр уншигдвал ар нуруу гэсэн санаа гараад ирсэн тэ. За тэгэхээр бэй бао гэхээр нурууны цүнх буюу үүр гэвч гэсэн үг болох нь. За жишээ харъя. Та ба шу диэн ноу хэ шуй пин тэр ба гэдэг чинь иг гэсэн үг тэ. Тэгэхээр номыг, компьютерийг усны лонх буюу усны савыг дөө бүгдээрингийн фан жин хийгээд орууллаа. Бэй бао ли үүрэгчин дотроо. 然后 үнийхээ дараа чүмэн гарлаа. За гадагшаа гарахыг чүмэн гэж хэлнэ. Өөр яадаг вүлээ? Чүмэн хичээлдэр тайлбарлсан те 3 утга тайлбарлсан. За тэгэхээр гарч аваа чү түүшүүгэн швэши номын сан руу явж сурахаар гарлаа гэнэ. За дараагийн жишээ. Люсин дэ шихоу аяллах үедээ дэ шихоу үед игэ хаоюнгда бэйбао фэйшан 중요. нэгэн сайн ашиглаатай тэ ашиглахад сайхан буюу сайн үүргэвчин фэйшан 중요. маш чухал юм аа. Жи дараа таслал ёо дараа цэг бүтэц байна. За бид нар ёо гэдэг бүтэц мэднэ те. Араасаа тэмнэгнэр авдаг. Өндөр бас царайлаг, сайн сурдаг, бас мундаг гэд хоёр адилхан зүйл дээр хэлдэг зүйл байсан. За энэ жи ёогийн хойноос болохоор өгүүлбэр орчуулах нь байна. Жи яо рунглян да гэн. За рунглян гэдэг нь болохоор хэмжээ, багтаамж ах нь. Тэгэхээр тэр хэмжээ нь бол багтаамж нь бол да том байхын зэрэгцээ ёо яо чимбэн шүүши гэн. За багтаамж нь том байхын дээр бас ямар байх хэрэгтэй вэ гэхээр чимбэн хөнгөн шүүши тав тухтай байх хэрэгтэй гэн. Тэгэхээр жи дараа ёо гэдэг нь бүтэц байх нь шүү. За дахиад шаарэ. Та зай ди тиешан тэр метрон дээр фасиен метрон дээр жахта фасиен олж мэдлээ. Зэзида бэй бао түүний өөрийнх нь үүргэвчин лалиен цахилгаан нь мэйо ла хао гэн. За мэйо ла хао гэхээр цахилгаан нь яг сайтар татагдахгүй байна буюу үлгөөнөөс хав орохоор бүрэнгүүцээ дуустдаг санааг илэрхийлдэг те. Тэгэхээр цахилгаан нь ерөөсөө татагдахгүй байгааг тэр метронд явж байхдаа фасиен олж мэдлээ. Синхао азар лимен дэ донси дотор талынхын юмнууд нь игэдөө мэйшао нэгэн ч игэдөө гэхэд нэгэн ч мэйшао дутаагүй байна гэн. За мэй өнгөрсөн цаг дээр явж гин шао гэдэг нь баг гэд тэмдэг нэрээр орно. Үйлгүүрээ болохоор дутах гэсэн санаа гардаг те. Тэгэхээр ер нь нэг юм ч дутаагүй байлаа гэн. 这个背包是他大学毕业时父母送给他的礼物。Энэ нэгэн 背包是 цүнхэн үүргэвчин бол түүний их сургуулаа төгсөх үед нь эцэг эх нь бэлэглэж өгсөн юм аа. Түүний бэлэг болгож бэлэглэж өгсөн юм аа гэн. Та 一直用了好多年. За 一直гэхээр туфт гэсэн үг те. Тэгэхээр тэгсээр байна, ингэсээр байна. Тэгэхээр ичэр гэж орж ирэх байна. Нилээн олон жилийн турш хэрэгэлсээр л байна гэх юм. Тэр ханаас үйлүүхтэй явдаг хана шүү. Хау гэдэг нь сайн гэдгээс гадна дөрөвдүгээр хөгөөр хау гэд уншигдах юм бол дур сонирхол болох нь байна. Араасаа хау дуу гэд ороод ирэх юм бол бас хүч нэмдэг нилээн гэсэн утгаар бас орж ирдэг тийм ээ. Тэгэхээр нилээн олон жил хэрэгэлсээр л байна, ашигласаар л байна гэх юм байна. За өнөөдрийн үгс бэй бао үүргэвч.